одны бичгээр ирсэн. За бичиг маань тэр хойд байна. За манайхад хэд 2 автобустай ирсэн. Буцаас алцааж байна. Бас яс төрөөд эдэлж байна. Манайхаа хад мадын цогж болохгүй шүү заяа. Гар үрдэх юм хэрэггүй. Аян дундаа ичээлгүй сайн явж ирцгээе үү. За ингээд Монгол Улсын их сургуулийн Монгол хэлний техникийн багш Монгол хэл уран зохиолын боловсролын шинжилэл хэл уран зохиол судлалын төгсөх 4-р ангийн оюутнуудаа техникийн төлөвлөлт ажлын хүрээнд зориулсан үйлдвэрлэлийн дадлын үед мөн багшлах дадлын үед орон нутгийн танилцах орон нутгийн түүх бичиг соёлын дурсгалтай танилцах хээрийн дадлагыг бол жил болгон уламжлуулах зохион явуулж ирсэн. Тэгээд учраас одоо энэ хамгийн түрүүнд сурвалжийнхаа байдлыг цагтаа ядны хичээсэн 3 янзын систем болж байдаг юм надад. Нэг нь болохоор цаасан дээр за тэрнээс өмнө юу марл давхарч нааж байгаа гэж авдаг юм арга байсан байхгүй. 3 өөр цаг үед нэг нь 1970-аад оны, нэг нь 80-аад оны, за дараах нь болохоор 2000-аад оны сүүл үеийн өөрөлдөх юм бол нэг 6 аппаратын тэр авахарч тэр угаасан зураг томруулж мөнгөж гарч болохгүй учраас яг судалж байгаа хүмүүс бол заавалч өдөр хэлбэрийг ингэж болгож аваад авдаг тийм арга байсан. Минь доёгоо юу энэ харж байгаа нэг бичээсийн тухай их сайхан юу хэлсэн байсан. Тэрийг би зориуд энд оруулсан. Тэгээд шүлгэлдэг, аялуулдаг, шудраг судраг дэлхийд ганцхан тэр нь Монголын хээр татвар байна. Чингисийн чулууны бичиг бүтээснээс яг 400 жилийн дараа өөр нэгэн гайхамшиг Монголын хээр талын чулуун хадгалсан байна. Цээжнээс ундарсан цэцэн бэлгийг хад чулуунаа хадгалуулаад бичиг саягийн хотыг зурлагын гайхамшигыг илтгэн цолборлож хээрийн салхины үлгээлээр шүлгэн хөг аюулгүй орон жигнэж игшгэлдэг ийм дурсгал дэлхийд ганцхан үе шүлгэлдэг аюулгүйдэг чулуун судар бүтээх санааг бодож одоо хойш ирээдүйн тэндээ илгээсэн өвөг дээдсийн холч мэрэгэн бэлэг оюуны ийм их ундрагыг асгаж цалигаалгүй бас ширгээлгүй аривжуулан цогцлоож авч явахын эрхмийг өв соёл минь өөрөө сануулдаг юм аа. Орж явах сэтгэл ямар байна? Бичээс дээр удаага ирж байна. Удаага ирж. Ер нь үүнийг л гайхамшиг. Өөр юу гайхамшиг вэ? Ах удаа. Аа их л ах удаа. Сэтгэл ямар байна? Бичиг соёлын анги 7 хоногт гэж явж байгаа. Өөр хангаа буулган дунд хоёр зүтгэрээ 7 хоног явсан. Тэгээд төргийн бичээ, соёлын Монгол бичгийн дээр чивж байгаа. 23 жилийн дараа ирэхээр ямар санагдчих вэ? Жахлан багш өнөөдөр бордойлын уусч ирсэн учраас би өөрийнхөө зургийг одоо зохиогч ихээр эзэлж болох байхаа.